Сайн байцгаана хүмүүзэгчтэй, хөтлөгч Ламаа байна. Та бүхэн дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ нэвтрүүлгийг үзэж байна. Та бүхэн мэдэж байгаа ажлан бид энэ хөтөлбөрөөрөө өдөр бүр хөрш орнууд болох Бурайд, Хэрхүү, Чита, Якут, Халимаг болон Хятадын голлох үйл явдлуудыг хүргэдэг билээ. Харин 7 хоногийн төгсгөлд хамгийн сонирхолтой онцлог мэдээгээ нэгтгэн хүргэдэг. Ингээд өнгөрсөн 7 хоногийн шилдэг мэдээнүүдийг үздэцгээе. Бурайд улсад олон жилийн дараа морин спортын онцгой төрөл болох конкур дерби тэмцээнийг дахин зохион байгууллаа. Урт хугацаанд завсарласнаас хойш болсон энэ тэмцээнд хэн төрүүлж хамгийн шилдэг унааж хэн болсон талаарх мэдээллийг дараагийн сурвалжлагаас үздэцгээе. Спорт сонирхогчдод энэ өдрийн мэндийг хүргье. Бид Бурайд улсын морин спортын уралдааны талбайд байна. Саяхан энэ талбайг их засварт оруулах шийдвэр гарсан шинэ үр амьсгал оруулж байна. Өнөөдөр энд Бурайдын морин спортын түүхэнд үнэхээр чухал ховор үйл явдал өрнөж байна. Олон жилийн дараа конкур дерби буюу саатта морин уралдаанд дахин зохиогдож байна. Энэхүү тэмцээнд хэд хэдэн морин спортын клубын тамирчид оролцож нийтдээ 40 орчим хүн цугларчээ. Тэдний нэг нь 2 жилийн өмнө энэ спортоор хичээлж эхэлсэн бяцхан унааж Василиса Каширская юм. Морных нэр Маркос. Ирээдүйд тэр өндөр амжилтанд хүрэхийг зорж байна. Өнөөдрийн тэмцээн маш өргөн хүрээтэй болж байна. Их таалагдлаа. Манайд дерби төрлийн уралдаан гарч ирсэн нь үнэхээр сайхан хэрэг. Энэ бол манежийн дасгал ба сааттай уралдааны дундах нэгэн шин туршлага юм. Моринд ч унаачид ч хоёуланд нь шин сорилт боллоо. Конкур дерби бол хурд болон саадыг даван туулах чадварыг хослуулсан спортын төрөл юм. Бурайдын хэмжээнд ийм төрлийн уралдаан олон жил завсарлаад байсан нь тааруу нөхцөл тохиромжгүй талбайгаас шалтгаалж байлаа. Харин энэ удаагийн тэмцээнд зориулж ипподромд тусгай талбай шинээр бэлтгэжээ. Тэмцээнийг Бурайдын ардын хурлын гишүүд болон олон нийтийн танхимын гишүүд дэмжин зохион байгууллаа. Ийм сайхан нартай өдөр цаг агаарч биднийг ивэж байна. Морин спортын уралдаан эхэллээ. Гарцууши Пони морин клуб болон ардын хурал хамтран ийм тэмцээн зохион байгуулж байгаад баяртай байна. Тэмцээнд Орос улбаны улсын цэргийн алба хаагчид ч мөн оролцсон байна. Бурайдын тамирчин дэлхийн давцанд шинэ амжилт бүтээлээ. Ангелина Пишалкина таквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. Түүний тулалдаанууд хэрхэн өрнсөн, улаан үдэд аваргыг хэрхэн угтсан талаар үздэцгээе. Таквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчин хүрэл медаль хүртлээ. Өрсөлдөөн ширүүн байсан учраас тэмцээн амар байгаагүй. Дэлхийн 80 орчим орноос 1000 орчим тамирчин оролцжээ. Миний жингийн ангиллалд 20 хүн оролцсон. Би 4 тулаан хийсэн. 3 нь маш сайн итгэлтэй болсон. Харин хагас шигшээд тимч сайн байж чадсангүй. Магадгүй би аль хэдийн сэтгэл санаагаараа финалд бэлтжигсэн байсан болохоор хүрч чадлагүй үлдсэн байх. Ангелинагийн амжилтын нууц түүний зан чанарт оршино гэж дасгалжуулагч нь онцолж байна. Зорилготой төвчээртэй уйггүй хөдөлмөрч охин гэдгийг тэр бахархалтайгаар хэлж байна. Миний бодлоор энэ бол түүний олон жилийн турш хуримтлуулсан асар их туршлага, мэдрэмж. Аль хэдийн олон жил энэ спортод зүтгэж байна. Тулааны тактикийн сэтгэлгээч үнэхээр онцгой. Нисэх буудлын дээр түүний гэр бүлийнхэн найзууд мөн Бурайдын таквондогийн холбооны хүндэт ерөнхийлөгч Улаан Уд хотын төлөөлөгчдийн хорооны дэд дарга Анатолий Белоусов нар угт авчээ. Энэ өдөр онцгой утга учиртай. Учир нь өнөөдөр 10 дугаар сарын 15-нд Бурайдын таквондогийн холбоо байгуулагдсны 30 жилийн ой тохиож байна. 3-10 жил гэхэд олон зуун тамирчин манай секцүүдээр дамжсан. Тэд бүгд авраг болоогүй ч бараг бүгд л хүн болон төлөвшсөн. Софья Петрова, Арина Бельдинова. Новости дня. Эрхүү хотод шинэ дижитал төрлийн спорт хөгжиж байна. Булчин биш оюун ухаан, логик, хурд гол шалгуур нь болсон спорт програмчлал ба киберспорт. Энэ төрлүүдийг аль биесээр спортын ангилалд оруулсан бөгөөд Орос тамирчид дэлхийн түвшинд тэргүүлэх түвшинд хүрсэн байна. Эрхүүгийн сэтгүүлчид энэ шинэ спорт хэрхэн хөгжиж, ирээдүйн захин эдийн засагт мэрэгжилтнүүдийг хэрхэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл хүргэнэ.
Здесь состязаются Энд хүчтэй булчин биш, хурц ухаан, логик бодох хурлаар өрсөлдөн. Энэ бол спорт програмчлал юм. Даалгавар нь аль болох олон онцгой мэд алгоритмыг хамгийн богино хугацаанд бодож шийдэх. Зөвхөн нэг тэмдэгтийн алдаа хийхэд шийдэл хүчингүй болно. Ийм хүнд нарийн спортын төрлөөр Орос улс дэлхийд тэргүүлж байна. среди лучших Россия. Последние 20 лет Сүүлийн 20 жил Оросын программистууд олон улсын тэмцээнд жил бүр шилдэг гэдгээ баталсаар ирсэн. Медалийн ихэнхийг манай тамирчид авдаг. Манай холбоо энэ чиглэлийг дэмжиж хөгжүүлж байгаа нэгэн институт юм а. Өнөөдөр спортын програмчлал албан ёсоор оюуны спортын төрөлд багтдаг болсон. в данном случае это интеллектуальный вид спорта. А здесь спорт Харин энэхүү спорт нүдэнд илүү танилч мөн адил шинэлэг. Энд хорон бүр чухал учир багаар ажиллах чадвар автомат түвшинд хүрсэн байх ёстой. Тэрхүүгийн киберспортын тамирчид ч бас улсын хэмжээнд хүчтэй өрсөлдөгчдийн тоонд орсон. Компьютерный спорт очень Киберспорт манай бүс нутаг төдийгүй дэлхийд даяар асар их түгээмэл болсон. Учир нь бидэнд мэрэгжлийн түвшинд тоглодог олон чадварлаг Сибирийн тоглогчид бий. Мөн сурагчид маань ч гэсэн тэдний араас тэмүүлдэг. Хүмүүсийн бодлоор зүгээр л компьютер тоглоом тоглодог юм шиг санагддаг бах. Гэтэл үнэндээ энэ биеийн спорттой адил хариу үзүүлэх хурд, онцгой сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлдэг томоохон салбар юм а. критическое мышление в разных дисциплинах. сегодня спортивная Өнөөдөр спортын програмчлал ба киберспорт аль аль нь албан ёсоор спортын төрлүүдэд хамаарсан. Ингэснээр нэгдсэн стандарт, зэрэг цол хэрэмгийн тогтолцоо бий болжээ. Гэвч холбоодын төлөөлөгчдийн хэлснээр захирам спортын ачааллын ач холбогдлыг бүгд ойлгодог гэнэ. спорт нагрузки. Интеллектуальный спорт Оюуны спорт биеийн спортоос дутхгүй чухал. Хоёр өөр чиглэл юм л да. Манай сурагч өсвөр үеийнхэнд бид усанд сэлэх, хөл өмбөг гэх мэт биеийн спортоор хичээллэж, үүнтэй зэрэгцэн оюуны спорторч хөгжих хэрэгтэй гэж үргэлж зөвлөдөг. Ингэснээр тэнцвэртэй цогц хөгжсөн хүн бий болдог юм а. хорошего развитого человека. Сегодня цифровые Өнөөдөр тоон спортын төрлүүд улс орны хөгжил стратеги ач холбогдолтой. Юуны түрүүнд энэ нь залуусын мэрэгжлийн чиг баримжаа болж цахим эдийн засгийн ирээдүйн мэрэгжилтнүүдийг бэлтгэх суурь болдог. Харин эрхэм мужийн хувьд шин цагийн спортын залуу аваргуудаараа бахархал үлдээд байна. для программы новости. Өвөр байгальд түүхийг амьлуулсан өвөрмөц орон зай Сухотина угсаатан археологийн хүрээлэн баригдаж байна. Энд Бурайдын уламжлалт гэр ивенткүүдийн урц анхны Орос суурьшлийн бэхлэл хүртэл сүндэрлэхийн бүх барилгыг уламжлалт эд хэрэгслэр чимж жинхэнэ уур амьсгал бүрдүүлж байгаа энэ төслийг хамтдаа сонирхцгоё. На одной из сопок Сухотина нэртэй угсаатны археопаркийн нэгэн өндөрлөг дээр Бурайдын анхны нүүдэлчдийн суурин байгуулагдлаа. Барилгачид Агийн тал нутгийн уугуул иргэдийн уламжлалт гэрүүдийг барьж дуусгасан байна. Гэрийн хажууд эрхүүгийн бурайдуудын уламжлалт байшинг сүндэрлүүлж өвгдийн завшлаар дээврийг нь хөвтөх болчихжээ. Энэ бүх барилга чимэглэл биш. Хүн орж үзэж доторх тогтчлт эд тогшлыг сонирхох боломжтой. Бүх тавилгыг өвөр байгалийн даргачууд гараад хэлжээ. мастерами. Будем искать в деревнях. Утвари вот эта мебель. Бид тосгодоор явж идэл хэрэглэл, тавилга, шир, бүс, имэйл хайж байгаа юм. Том гэр 15 метрийн диаметртэй бөгөөд дотор нь тансаг тавилга бий. Тэнд дайчдын хоёрдуулга, ном сум, 20 бурайдуудын сүлд байрлана. И гербы хорибурят. Эвенкийское поселение. Ивенкийн судснууд 80% босчээ. Ойн гүнд хүнсний агуулга болох лабаз, бугын хашаа мөн чуумын арга яс баригдсан байна. Каркасы для чума. Сейчас мы на Одоо бид урцыг хучих, навч, модны холтос хайж байна. Нэг урцыг бугын арьсаар, хоёрыг нь модны олцоор, нэгийг нь харин хусны олцоор учнаа. и один чум покрыт берестой. К концу года завершат. Он дуустал амфитеатрын барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Одоогоор газар шорооны ажил явагдаж байна. Цаашид цогцлборт анхны суурьшигчдийн модон хэрэм острог баригдана. 25 метрийн өндөр цамхаг бүхий энэ бэхлэлт дээр эртний анж нүүдэлчдийн амьдралын уур амьсгалыг бүрэн сэргээн. Хөтөж гар урчуудыг Орос нүүдэлчид Бурайд ивенк үндэстний хувцаар хувцлуулж байшин бүрт музей, кафе, ур чадварын сургалтын талбай ажиллах. Мастер-классов. Хамгийн гол нь энд амьтад байх болно. Мордын хашаа, бугын дээвэр бэлэн болсон. Эхний ээлжинд цаа буг ирнэ. Бид мөн Якутийн Плестоцены паркта хамтран ажиллаж, энд эртний үйлдвэрийн бухыг авчрах талаар хэлэлцэж байна. В будущем к этной Цаашид угсаатны суурин руу автосам тавьж нийтийн тээврийн чиглэл гаргана. 46 дугаар маршрутыг сунгах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд ингэснээр ч таахлын оршин суугчид болон зочид өвөр байгалийн анхны суурьшигчдийн түүхэн хүрээлэнд хялбар хүрэх боломжтой болох юм. освоения Забайкалья.
Халимаг улсад сүсэг биширлийн онцгой үйл явдал боллоо. Энтгэгээс тусгай онгоцоор Будда Шагжамуйнын ариун шүтээнүүдийг Элстэй хотод хүргэж ирсэн байна. Энэ нь мянган сүсэгтнүүдэд Оросоос гаралгүйгээр ариун шүтээнд мөргөх ховор боломжийг олгож байгаа юм. Хүмүүс хэрхэн ухтаа авсныг болон шүтээнүүд хэр удаан халимгийн гол сүмд байрлах тухай хамтдаа дараах сурвалжлагаас үзье. Спецборд ВВС. Энэтхэгийн агаарын цэргийн тусгай онгоц халимаг улсад буддын шашны нандин шүтээнийг авчирлаа. Энэ үйл явдлын ард буддын шашны байгууллагууд болон хоёр улсын дипломат төлөөлөгчдийн олон сарын урт хамтын ажиллагаа байсан юм. Элстэй хотод онгоц газарсны дараа лам хуврагуудын хамгаалалт ор шүтээнүүдийг хотын гол гудамжаар хүндэтгэлтэйгээр зөөж олон 100 иргэд гартаа цэцэг зул барин амьд сүлжээ үүсгэн ухтлаа. Дараа нь гигэн шүтээнүүдийг бүгд найрамдах халимаг улсын төв хэд алтан суврагад хурлын сүмд залгах ёслоллоо. Энд 10 дугаар сарын 18-ны хүртэл хадгалагдах юм. Энэ түүхэн өдрийн тохиолдуулан лам нар ном хурж, майн уншиж, буян хураасан байна. Халимаг улсын шажинлам гишээ тэнзэн чойдак хэлэхдээ энэ бол Оросын бүх буддистууд ялангуяа халимаг ард түмэнд онцгой завшаан гэж онцлоо. Энэтхэгийн төр ард түмэн мөн энэтхэгийн шашны удирдагчдад бид чин сэтгэлээсээ талархаж байна. Учир нь хүн бүр энэтхэг рүү очиж мөргөж чаддаггүй. Харин ийм шүтэн бидний нутагт заларч ирэхэд хөгшин залуу ялгалгүй хүн бүр төв хийдтэй ирж сүсэг бишрэлээ мөргөх боломжтой болдгоо. Выступая перед священным Шүтээнүүдийн өмнө мөргөл үйлдэж буй лам хуврагууд сүсэгтнүүдэд хандан халимаг улсын тэргүүн Бату Хасиков үг хэллээ. Тэрээр Элстэй хотноо энтгэгээс ирсэн Капилавасто хотын шүтээнүүдийг залсан явдал нь халимаг улс Орос албаны улсын буддын шашны гол төв болохыг баталгаа хэмээн тодтогсон юм. Мөн тэрээр төв хийдэд хадгалагдаж байгаа Шарира Будда Бурхан багшийн ясны совдон хэлбэрийн хэсгүүд нь халимгийн буддын санхын хамгийн үнэт эрдэнэ гэж дурдсан юм. туризм. Юуны өмнө би хоёр улсын удирдагчид, Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин, энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Оросын ерөнхийлөгчийн ухаалаг бодлогоор буддын шашин манай улсад дахин шинэ хөгжлийн эрен үе рүү орж байна. Түүний санаачлагаар бид саяхан 3 дахь удаага олон улсын буддын форумыг энэ зохион байгуулсан. Энэтхэгийн ерөнхий сайдад дахин талархал илэрхийлье. Бурхан багшийн шүтэн өнөөдөр халимаг улсад, Оросын албаны улсад заларлаа. Прибытие святынь Шүтээнүүдийг залруулсан нь хоёр орны найрсаг харилцааны бэлэгдэл гэж энэтхэгийн элчин сайд Винай Кумар онцлоо. Түүний хэлснээр өнөөдөр халимаг улсаас олон 10 хүн энэтхэгт очиж буддын гүн ухааныг судалж байгаа бөгөөд энэтхэгийн талч халимгийн ихтэй сургуулиудтай академийн солилцоог үргэлжлүүлэхэд бэлэн байна. имени Городовикова. Элстэд хүмүүс зөвхөн халимгаас бус Оросын өөрөөр бус нутгаас ирж адис авна. Бид цаашид лам хувруудын хоорондын холбоо, мөн ард иргэдийн хамтын ажиллагааг боловсролын хөтөлбөрүүдийн хүрээнд улам гүнзгийрүүлэхээр ажиллах болно. Известно, что в Капилавастугийн шүтэн хэмээх нэр нь Бурхан багшийн төрсөн хот Капилавастугийн нэрнээс үүсэлтэй. 1898 онд энэ эртний хотын туйрнаас Бурхан багшийн сургаалыг дагагчин Шарил бүхий авс илрүүлсэн тухтэй. Энэ шүтээнүүд тун ховор бөгөөд халимаг улсад энэтхэгийн үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 16 дурсгалт зүйлийн хуулбарыг бэлгэлэх ажээ. Тэдгээрийн дунд 2-оос 6 дугаар зууны үеийн чулуун баримл, дурсгалт хэсгүүд мөн санскрит хэл дээр бичигдсэн эртний судрын хуулбарууд багтсан байна. Бурхан багшийн шүтэн Оросын газар нутагт заларсан энэ мөч итгэл бишрлийн гүр, найрамдлын гэрэл хэмээн орон нутгийн сүсгтэн олон хүндэтгэн хүлээн авч байна. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд жил гаруй хугацаа үлдлээ. Гэвч Хятадын Ив хот аль хэдийн дэлхийн хэмжээний спорт баярт бэлтгэлээ хангаж байна. Энэтхийн бизнес эрхлэгчид дэлхийн хөгжөөн дэмжигчдийн сонирхлыг судалж, шин загвар патентжуулж, логистикийн сүлжээг бэхжүүлжээ. Хөл бөмбөгийн бэлэг дурсгалын үйлдвэрлэл хэрхэн ажилдаг, эх онд ямар шин чиг хандлага гарахыг үздэцгээе. До чемпионата мира по Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл 1 жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Харин бэлэг дурсгалын бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдсэн байна. Эдгээрийн ихэнх нь Хятадд үйлдвэрлэгдэв. Ив хотын худалдаачин Вэн Цун Цян зах зээлийн өрсөлдөөнд бэлтгэхийн тулд
урьдчилан нягт судалгаа хийжээ. Тэр бээр хэрэглэгчдийн онцлогийг нарийн судалж, бүтээгдэхүүн бүрийн дизайныг анхааралтай бодож боловсруулсан учраас шинэ каталогт нь янз бүрийн хэрэглэгчдэд зориулсан өргөн сонголт багтжээ. Вэний хэлснээр гадаадын захиалагчид аль хэдийнэ захиалгаа өгч хэлсэн байна. Манай нэг үйлчлүүлэгч загваруудыг үзээд их сэтгэл хангалуун байсан. Дараа нь 60 мянган ширхэг хөлбөмбөгийн тэмцээний бэлэг дурсгалын зүйл захиалсан. Энэ бол эх зүүн болох дэлхийн аваргатай холбоотой бидний анхны томоохон захиалга юм а. Гэхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна түүнийг хамгаалах нь чухал. Вэн Цунцян энэ оны эхнээс хойш хөлбөмбөгийн сэдэвтэй бэлэг дурсгалын 40 гаруй загварт гадаадын патент авсан байна. Гэхдээ тэр ганцаараа биш. EU хотоо бүхэлдээ дэлхийн аваргад бэлтгэж байна. Компани болгон дэлхийн зах зээлийг гүнзгий судалж, янз бүрийн орны соёл хөгжийн дэмжигчдийн сонирхлыг ойлгохын тулд ажиллаж байна. Жишээлбэл Европын хөгжийн дэмжигчид минималист загварлаг зүйлсийг илүүд үздэг бол Өмнөд Америкийн фенүүдэд тодонготой эрч хүчтэй бүтээгдэхүүн илүү таалагддаг. Олон үйлдвэрүүд онлайн худалдааны платформуудыг ашиглан гадаад захиалагчтай олдгоо. Эдгээр платформуудын өгөгдлийн нүсэр систем нь үйлдвэрлэгчдэд эрэлтийг бодит цаг хугацаанд хянах, үйлдвэрлэл нөөцийн зохицуулалтаа илүү үр дүнтэй төлөвлөх боломж олгож байна. Одоогоор бид гадаад захиалгуудыг түргэн шуурхай биелүүлэхийн тулд хуваараасаа төрүүлж ажиллаж байна. Дэлхийн аваргын захиалгууд орж ирмэгц бид тэдгээрийг гүйцэтгэхийн тулд бүх хүчээр ажиллах болно. Манай үйлдвэр өдөрт 30 мянган малгай, 10 мянган оролт үйлдвэрлэх хүчин чадалтай. Логистикийн салбараа ялангуяа хил дамсан цахим худалдааны хөгжил хятадын EU хотын бизнес эрхлэгчдэд дэлхийн зах зээл томоохон давуу тал бий болгожээ. Хангамжийн тогтсон сүлжээнд бараа бүтээгдэхүүнийг илүү хурдан хүрэхээс гадна зардлыг бууруулж худалдаа авагчдыг илүү сэтгэл хангалуун байлгаж байна. Агаарын тээврүүд маш амар. Хүргэлт 2-оос 3 хоногийн дотор хийгдэж болно. EU хотын экспорт эрчимтэй өсөж байна. Хотоос гарч буй спортын бараа бүтээгдэхүүний экспорт 2025 оны эхний хагас жилд 5 тэрбум 860 сая юан буюу 823 сая $. Хүрчээ. Энэ нь өмнөх оноос 17% өссөн үзүүлэлт юм. EU хотын үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд байр суурь улам бэхжүүлж 2026 оны дэлхийн аваргын бэлэг дурсгалын гол нийлүүлэгч болоход улам ойртож байна. Хятадын робот дэлхийд тэргүүлж байна. Кафе дахь робот зөөгчөөс эхлээд гэрийн ухаалаг тоосорогч хүртэл хятадын технологи дэлхийн зах зээлийг эзэлж байна. Яагаад дэлхийн бизнес эрхлэгчид роботоо авах гэж Хятадд очдог болсон бэ? Үүний хариуг дараагийн сурвалжлагаас олж мэдье. Амралт завсарлага, цайны цаггүй ажилсаг зөөгч робот өнөөдөр хүмүүсийг гайхшруулахаа больжээ. Хүссэн ширээний дугаарыг сонгож, эхлэх товчийг дарахад кибер туслагч таны захиалгыг биелүүлж эхэлнэ. Ийм төрлийн роботууд өнөөдөр дэлхийн олон орны кафе, зоогийн газруудад ажиллаж байна. Тэдгээрийн дундаас Хятадд илүү түгээмэл юм а. Яагаад тийм болсон бэ? Одоо харцгаая. Энэ манай хамгийн алдартай робот Тимо. Зочдод мэдээлэл өгч ширээнд нь хүргэж өгдөг юм. Бразилийн бизнесмен Эвертон Оливейра тусгаалan Сучау хотод иржээ. Тэр өөрийн компани оффист ажиллуулах механик ажилчдыг хайж байгааг нь. Замдаа гарцгаая, намайг дагаарай. Бразил болон Латин Америкт бид Хятадын бүтээгдэхүүн чанартай бас боломжийн үнэтэй гэдгийг сайн мэднэ. Европ, Америкийн роботтой харьцуулахад Хятадын робот илүү хямд мөртлөө чанараараа дүүцдэг. Өнөөдрийн байдлаар Хятадын роботууд дэлхийн хамгийн оновчтой сонголт гэж хэлнэ. Я бы сказал, что сейчас китайские роботы лучший выбор для всего мира. В 2020 онд цар тахлын үед Хятадын үйлчилгээний роботын зах зээл 5 дахин өсөж $166 сая хүрчээ. Харин 2025 он гэхэд энэ тоо $3 тэрбум хүрнэ гэж таамаглаж байна. 2024 онд Хятадын роботын нийт зах зээл $47 тэрбум байсан бөгөөд энэ салбарт 450 мянган гаруй компани ажилладаг байна. Энд манай Xiao Sue робот байна. Маш өхөөрдөм. Номын сан сургуулиудад ашигладаг. Хүүхдүүд тэрнийг ихэд хайрладаг. Учир нь тэр үнэхээр хөөрхөн харагддаг юм. Энд төрөл бүрийн зориулалт хэрэгцээнд тохируулан 12 төрлийн робот угсарж байна. Зарим нь Хятадд үлдэнэ, олонх нь гадаадд гарна. Alpha Robotics компани дэлхийн 80 оронтой хамтран ажилладаг. Гэхдээ захиалагчдад хүрэхээс өмнө бүх робот хатуу шалгалт тест амждаг. Энэ урт нарийн хонглын гол зорилго бол роботуудын байрлал тодорхойлох чадварыг шалгах, мөн навигацийн алдаа гарах эсхийг турших юм а.
процессе навигации. Одоо компанийн үйлдвэрлэлийн цехүүд захиалгад дийлэхгүй шахам ажиллаж байна. Тиймээс шинэ өндөр технологийн үйлдвэрийн ашиглалтад оруулахаар болжээ. Манай шинэ үйлдвэр 5G болон хиймэл оюун ухааны технологиг ашиглана. Жилд 500 мянган робот үйлдвэрлэх хүчин чадалтай. Онцлог нь гэвэл үйлчлэгээний роботуудыг үйлдвэрлэх ажлыг үйлдвэрлэлийн робот өөрсдөө гүйцэтгэнэ. Дэлхийд анхны ийм үйлдвэр болох юм а. Роботууд олон янз. Зарим нь хоол авчирч мэдээлэл өгдөг бол нөгөө нь гэртээ нам гүмхэн шал угааж, ус хатааж, агаарыг цэвэрхэн болгож ажилладаг. Тэгвэл хамгийн дэвшилтэт роботуудаас одоо харцгаая. Өнөөдөр гэр ахуй роботын дэлхийн зах зээл хятадын компаниуд тэргүүлж байна. Давуу тал нь чанар ба туршилт. Тусгай лабораторид өдөр бүр 200 орчим тест хийж, тоос сорогчдыг бодит нөхцөлд шалгадаг. Энд тоос сорогчийг бодит нөхцөлд шалгаж байна. Доор нь хавтан хивс ламинат дээр сүмс, будаа, гутлын мөргээд бүгд дээр нь туршина. Энэ талбайд тесрэхгүй цэвэрлж чадвал таны гэрт бүр сайн ажиллана гэсэн үг. Технологийн шинжилэл зөвхөн үйлдвэрлэлд бус олон улсын стандарт хангахад чиглэж байна. Европт цахилгааны аюулгүй байдалд Америк нэгдсэн улсад мэдрэгч механизмын наривчлалыг онцгой анхаардаг. Бид улс орон бүрийн стандарт тохируулсан стратеги боловсруулдаг. Манай туршилтын шаардлагууд олон улсын суурь стандартаас ч илүү хатуу. Нормативных актов. Сужоо удах энэ технологийн компани дэлхийд даяар 6000 гаруй дэлгүүртээ гадаадын 30 сая өрхийг хамарсан бүтээгдэхүүн нийлүүлж байна. Робот техникийн болон хиймэл оюун ухааны салбарт хятадын тэргүүлэх байр суурь манай компанид бие даасан судалгаа хөгжлийн төслүүд хэрэгжүүлэх өргөн боломж олгож байна. Хятадын судалгаа хөгжлийн салбарыг хөрөнгө оруулах зөвхөн 2024 онд 505 тэрбум $, хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний 2.7%-ийг эзэлжээ. Манай компани жилийн орлогын 7%-ийг Нью-Йоркт зориулдаг. Харин хилцээ ажилтнуудын 60 гаруй хувь нь судалгаа хөгжлийн мэргэжилтнүүд байдаг юм а. Хүний нөөцийн ажилтан Дун Цяи энэ компанид ердөө хагас жил ажиллаж байгаа шинэ үеийн технологийн корпорацийн бүтээлч уур амьсгалыг аль хэдийн мэдэрчээ. Манай компани бодлого хүмүүст тун ойрхон нисэх онгоц бүтээдэг технологи одоо гэрийн цэвэрлэгэнд ч тусалж байна. Сужоо бол хятадын тэргүүлэх технологийн төвүүдийн нэг. Шанхай, Нанкин хоёрын дунд эдийн засгийн хүчирхэг Янцзигийн хөндөд орших энэ хот логистик хөрөнгө оруулалт авиаснуудын төв юм. Энд дэлхийн түвшний олон аж үйлдвэрийн парк, судалгааны төв, стартап, үйлдвэрлэлийн кластер байрладаг. Төрөөс өндөр технологийн компаниудад татврын хөнгөлөлт санхүүгийн дэмжлэг үзүүлж, шин санаачлагыг идэвхтэй дэмждэг. Ирээдүйд Сужоо шинжлэх ухаан үйлдвэрлэл, бүтээлч эдийн засгийг нэгтгэсэн дэлхийн ухаалаг төв болох зорилготой. Где сочетаются наука, производство и креативная экономика. Сергей Станчик, Фун Нянчуэ, Цао Хайчжоу, CGTN. Ингээд энэ 7 хоногийн онцлог мэдээ дуслаа. Ice Global-тай хамт байгаарай. Ингэснээр та зөвхөн Монголд төдийгүй хөрш бус нутгуудад болж буй үйл явдлын талаар хамгийн түрүүнд мэдэх болно. Хөтлөгч Ламаа байлаа. Дараа 7 хоногт дахин уулзтлаа. Түр баяртай.